маш хүнд нөхцөл байдалд орсон хүнд хэнийг хандж юу гэж хэлэх вэ? Одоо над дээр ирдэг хүмүүс бас яг тийм асуудалд орсон хүмүүс ирдэг байхгүй. Таны контентыг үзээд яг таныг зөрж ирлээ. Би одоо яг ийм хүнд байдалд орчод байна гэд ингээ ирдэг. Тэгээ би тэр хүмүүст өөрийнхөө амьдралаар туулсан энэ зөвлөгөөг өгдیں۔ Тэрийг би шууд хэлчихье. Юу вэ гэхээр танд тохиолдож байгаа зүйл санамсаргүй зүйл бол юусэн биш. Танд ямар нэгэн зүйлийг ойлгуулахаар танд тохиолдож байгаа зүйл. Тэгэхээр та энэ тохиолдож байгаа зүйлээс ойлгох ёстой юм та ойлгочихвол юм бол энэ нөхцөл байдал маш хурдан одоо ингээд өөрчилж сайжирна. Алуулна. Тэр зүйлийг та ойлгохгүй л ах юм бол одоо ингээд дүрээ хувиргаал өөр янзаар тохиолдоод байна гэсэн. Одоо жишээлбэл нэг юм мөнгөний асуудалд орсон хүн тэр зүйлээсээ ойлгох ёстой зүйлээ ойлгохгүй бол тухайн үр ширээ дарсан ч гэсэн дахиад үр ширэнд ордог ч юм уу. Дахиад тэр мөнгөний асуудал нь давтагдаад л янзын дүрээ хувиргаал ирээд байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр амьдрал тохиолж байгаа зүйл санамсаргүй биш. Тэнчэнээс таны заавал сурах ёстой хичээл байгаа. Тэр хичээлээ хурдан сураадах. Тэгэнгუთ би ямар хичээл сурах юм бэ? Яах юм бэ гэд асуудаг байхгүй юу. Тэгэнгуთ би хүмүүс юу ч хэлдэг вэхээр та яг одоо үзэг цаас аваад бич. За саяны одоо энэ тохиолдсон зүйл яг юунаас болоод тохиолдчихвоо? Дүн шинжилгээ хий. Бичээд та яг ямар алдаанууд хийсэн? Бүгдийг бичээд тэд ойлгох надах.